За ингээд бид нэр энийг чөлөөтэй ямар ч төлбөр мөнгөнд санаа зовхгүйгээр 100% үнэгээр ашиглах боломжтой. Монголоор яриулж болно, өөр хэлээр яриулж болно, код бичгтээ ашиглаж болно. Бүх зүйлдээ энийг ашиглах боломжтой гэсэн. За сайн байцгаана уу? Бид нар өдөр болгон ер нь DeepSeek, ChatGPT гэдэг AI-ыг гар утсан дээрээ, компьютер дээрээ татаад хэрэглэдэг тийм. За тэгээд үнгүүгээр ашиглах гэхээр цөөхөн мессеж үчиг төлбөр төлж хэрэглээрэй гэд маргааш болт хүлээх хэрэгтэй болдог. Эсвэл их хэмжээний мессеж явуулангууд хитэг ачааллаас болоод дахин нэг мессеж явуулах хэрэгтэй болоод байдаг. Тэгвэл би та бүхэнд DeepSeek-ийг компьютер дээрээ шууд ажилуулдаг аргыг зааж өгье. API төлбөр эсвэл Pro төлбөр юу ч төлөхгүйгээр 100% үнэгүй ашиглах боломжтой байдаг. За Монголд ер нь AI хэр тренд болж байгаа юм бэ гэдгийг энэ графикаас харъя. Ер нь 24 оны 7 сараас эхлээд AI-ийн талаар хайлт бол 2 дахин одоо ингээд ерөнхийдөө нэмэгдээ. Энд одоо ингээд шулуун байжсэн бол 7 сараас эхлээд тогтмол өсөлттэй явж байгаа нь харагдаж байна. За энэ 1 сард ер нь AI-ийн хайлт бол хамгийн дээцэгтэй хүрсэн байна. За энэ үед нөгөө DeepSeek анх танилцуулагдсан байна. За тэгээд DeepSeek маань юугаараа давуу гэсэн ихлээр нөгөө open source тэгээд маш хүчрхэг байсан. Энэ open source багийн давуу талыг нь одоо бид нэр өнөөдөр энэ яаж ашиглах вэ гэдгийг эндээс сурах болно. За тэгээд ер нь янз бүрийн аргаар энэ open source загваруудыг бол ашиглах боломжтой. Llama гэдэг энэ програмыг ашиглаж болно. LM Studio гэдэг энэ програмыг ашиглаж болно. За би бол өнөөдөр энэ LM Studio-г ашиглаж үнэгүй энэ DeepSeek-ийг ашиглахаараа энэ зааж өгнө. За LM Studio-го бид нэр Google-с LM Studio download гэж хайгаад олчиж болно. Эсвэл LM Studio CGI/download гэд энэ линкээр ороод download гэд татаад авчнаа. Ингээд таны компьютерийн үйлдвэрлэлийн систем автоматар таниад эндээс шууд татах линкийг танд өгчнө гэсэн үг. За тэгээд татаа суулгахлаар LM Studio маань иймэрхүү байдалтай нээгдэнэ. За эндээс та татаж авсан модельоо шууд эндээс уншуулад тэгээд чат эхлүүлж болно. За ингээд Discover гэдэг энэ системээс өөрийнхөө хүссэн загварыг та татаж авах боломжтой. За энэ DeepSeek, Mistral, Qwen, Llama гэх бүх их source-ууд бол энэ дээр ингээд байж байгаа. За саяхан бас OpenAI маань open source-ийнхоо моделийг танилцуулнаа, энэ ондоо багтаж танилцуулнаа гэдээ хэлсэн байгаа. Тэгэхээр удахгүй энд бид нэр ChatGPT-ийнхаа их файлыг их загварыг эндээс одоо олж харах боломжтой болох юм байна. За тэр болтол одоо DeepSeek-ийг ашиглаа явуулж болно. За яагаад DeepSeek-ийг суулгаж байгаа гэвэл програм бичгээд эсвэл өдөр тутмын амьдралд ашиглахад бол маш боломжийн болцсон байж байгаа. За бусад юунууд бусад загваруудыг ч гэсэн ашиглах боломжтой байж байгаа. Facebook-ийн Llama, Google-ийн Gemma гэдэг тэрийг бүгднийг ашиглах боломжтой байж байгаа. За би энд аль хэдийн татсан байгаа учраас эндээс нэмж татахгүй. Тэгтээ та эндээс харчаад хүссэн загварыг татах боломжтой. Ингээд цаанаас нь таны компьютер дээр энэ илүү боломжтой байна, ашиглах боломжтой байна гэдэг энэ их өрөмний зурагтай энэ загваруудыг нугасаа хэлээд өгчнө. Тэгээд тэрийг нь ашиглахад бол болно. График карта нэмээд илүү их хэмжээтэй энэ файлыг татаж аваад бас хэрэглэж болно. За ингээд татаж дууссаны дараа болохоор энд таны татсан загварууд маань ингээд гараад ирнэ. За эндээс одоо бид нар DeepSeek ингээд ашиглаад уншуулад шууд компьютер дээр хэрэглэж болно. За ингээд new chat гэж ороод одоо ингээд маш хурдтайгаар тань ингээ хариу өгч байна. Энэ бол одоо компьютерийн хүчин чадлаас нь хамаарат янз бүрийн хурдтайгаар хариу өгөх боломжтой байж байгаа. За одоо ингээд LM Studio-ос суулгацсан загвараа татцсан. Одоо үүнийг яаж одоо бүр монголоор ашиглах боломжтой. Яг үйл эднэр маань open source тэгээд хүмүүс хөгжүүлсэн учраас бид нэр
Монгол дээр бол ашиглах боломжгүй байгаа яг ChatGPT шиг. За тэгэхээр яг ChatGPT шиг Монгол дээр ч хүртэл ашиглах боломжтой болохын тулд бид нэр эхлээд энийг API-ыг нь дуудаж ажилуулдаг буюу компьютерийнхоо яг өөрийнхөө дотоод сүлжээндээ энийг хүссэн энэ модельо хүссэн програм дээр ачааллаж ажилуулах боломжтой болохын тулд за энэ developer гэдэг зэс рүү ороод settings дээр дараад энэ 1 2 3 4 гэдэг портыг дотоодынхоо сүлжээнд ашигладаг болгож эднэрийг нээгээд за ингээс статус гэдгийг арталт нь энэ тоглыг нь болохоор ингээд ажилуулдаг гэдэг дээр нь зарж өгнө. За тэгээд энийг нээнгууд таны 1 2 3 4 гэдэг порт чинь дотоод орчинд чинь нээгддэг нөө гэсэн. За тэгэхээр энийг яаж одоо монгол хэл дээр ашиглах боломжтой болох вэ гэхлээр Docker Desktop гэдэг энэ аппликейшнийг татаад NetN гэдэг програмыг бас өөрийнхөө яг компьютер дээр ажиллахаар ингээд татаад суулгаад тохируулж өгнө. За NetN-ийг Docker Desktop гэдэг энэ програмыг суулгаж хагаад өөрийнхөө сервер дээр бас ажиллуулж болно. Саяны LM Studio-тэй яг адилхан гэсэн Docker Desktop гэж ороод за тэгээд имиж Docker Hub-аас N8N гэдэг хайхлаар энэ N8N ингээ гараад ирж байгаа. За энийг дарж ороод тэгээд pool гэж татаад тэгээд run гэдгийг дарахлаар таны контейнер дотор ингээ гараад ирнэ. За энийг ингээд start гэдгийг дарангууд таны N8N чинь шууд таны компьютер дээр ажиллана гэсэн үг. За ингээ ажиллуулахлаар таны компьютер дээр энэ localhost 56778 гэдэг энэ порт нь нээлттэй энэ дээр дараад та шууд өөрийнхөө NetN руу орж болно гэсэн үг. За ингээд NetN-ээс суулгаад орохлоор таны бүртгүүлэг нь та бүртгүүлээд мэйл хийгээд пассвортаа хийгээд бүртгүүлчихнэ. За тэрүүгээрээ та ингээд энэ лүгээ бүртгүүлснийхаа дараа яваад орно гэсэн. За анх удаага ороход бол энэ хов басан байж. За ингээд create new workflow гэдэг. Та ингээд чатботоо өөрөө угсарна гэсэн үг. Ямар ч програм бичих шаардлагагүйгээр шууд энэ дээр угсраа авчиж болно. За trigger нэм. Trigger гэдэг нь болохоор за чатбот маань танд яг ямар үед ажиллах вэ гэдгийг зааж өгч ийн гэсэн үг. За оноо чат мессеж гээд чат ирэхлээр тань руу хариу өгнө гэдгийг нь оруулчихж ийн гэсэн үг. За ингээд чатботоо угсрахын тулд та эхлээд энэ дээр чат модельо оруулж өгнө гэсэн үг. За эндээс AI agent гэдгийг сонгоод ингээд таны AI agent энд чат ирэхлээр хүлээж авна гэсэн үг. Энэ хоёр ингээ холбогдсон баг учраас. За одоогоор энэ AI agent маань бидний LM Studio дээр байгаа DeepSeek-тэй бол холбогдоогүй байж байгаа. Тэгэхээр одоо энийг холбоол манай AI agent маань шууд бэлэн болно гэсэн үг. За холбохын тулд OpenAI chat model гэдгийг за энэ нэмэх тэмдэг chat model гэдгийг нэмэх тэмдэг дээр дараад OpenAI chat model гэдэг рүүгээ ороод энэ бол анх ороход юу ч байхгүй байж энэ create new credential гээд энэ API key дээр бол юу ч хамаагүй бичиж болно. Яг тэгвэл дотоод сүлжээнд ажиллаж байгаа учраас гаднаас ямар ч хүн энэ лөө холбогдох боломжгүй. За энэ base URL гэдэг нь болохоор бидний суулгасан NetN-ээс суулгасан Docker Desktop маань манай дотоод сүлжээнд ямар хаягаар ханддаг вэ гэдгийг нь энд оруулж өгнө гэсэн үг. За энд холбогдсон байгаа учраас эндээс шууд оруулъя. За API key дээр бол юу ч хамаагүй бичиж болно. Base URL дээр host zig docker zig internal тэгээд 2 zig түрүүний LM Studio дээр нээж өгсөн 1 2 3 4 гэдэг порто бичээд ташаа зураас v1 гэдэг. Ингээ save дарангууд таны chat model чинь шууд холбогдно гэсэн үг. За энэ from list гэдэг дотор маань манай татаж авсан LM Studio дээр татаж авсан chat моделүүд маань харагдана. За эндээс DeepSeek-ийг сонгоод татаж авсан моделээ сонгоод ингээд манай chat bot маань ажиллахад бэлэн болчихж байна гэсэн. За open chat гэдэг chat бичиж үзье.
За ингээд хариу маань шууд энэ чатботон дээр маань биднэрт харагдаж байна гэсэн. За одоо энэ чатбот маань яагаад энэ дээр бид нэр ингээд угсарч байгаа вэ гэвэл одоо LM Studio дээр бидний чат руугаа мессеж бичих юм бол DeepSeek руугаа мессеж монголоор бичих юм бол энэ маань ойлгохгүй тий. За ингээ монголоор ойлгохгүй учраас бид энэ дээр энийг яг л шууд ChatGPT ашиглаж байгаа юм шиг монголоор ажилуулахын тулд энийг энэ дээр бид нар угсарч байна гэсэн үг. За ингээд энэ руу ороод энийг монгол хэл рүү монголоор яаж ойлгодог болох вэ гэх юм бол бидний ямар ч хэлээр бичсэн чатыг энэ AI агент руу англиар орчуулад явуулдаг болох хэрэгтэй. За ингээд бол энэ хоёрын донд Google Translate нэмнэ. Энэ дотор маань ямар ч код бичих шаардлагагүйгээр бүх холбох боломжтой олон үйлдэлийн юмнууд байж идэг учраас тэндээс нь сонгоод та юу ч энэ дээр бас угсарч болно. За өөрийнхөө Google аккаунтынхаа хаягийг энд холбох ёстой. API-аар нь холбох ёстой. API-аар нь холбохын тулд та credit new credential гэж дараад за эндээс өөрийнхөө энэ хаягийг Google Translate руу юунаас хандах вэ гэдгийг та холбож байгаа учраас энийг хуулаад за энэ Open Docs гэдэг дээр дараад яаж холбох вэ гэдэг заавар энэ дээр ингээ бүрэн байж байгаа. Одоо өөрийнхөө эхлээд Google Cloud руугаа ороод New Project гэж нэмээд New Project дээрээ юуг enable хийх вэ, API-а enable хийх вэ гэдгийг энэ library руу орж аваад тэгээд library дотроос Google Translate-тэй сонгоод API-а эхлээд төгчүүлээд тэгээд энэ яаж энийг холбох вэ гэдэг бичлэг хүртэл энэ docs дотор нь байж байгаа. Энэ хамгийн гоё, хамгийн давуу талтай юм нь ерөөсөө юу ч холбоход бүх зааврууд маш дэлгэрэнгүй. Яг энэнийхэн дагуу ингээл дагаад хийхэд бүх юм нь болдог учраас маш их давуу талтай байж байгаа. За тэгэхээр та ингээд холбоод өөрийнхөө client ID, client secret-ийг тэндээс аваад энэ лүгөө хуулж тавиад тэгээ холбочихно гэсэн. За минийх хэлтэй холбоотой учраас тэр ингээ харуулъя. Client ID, client secret-тэй та энэ дээр хуулж тавиад тэгээд Google руугаа sign in хийгээд энийг холбочих. За ингээд аккаунт холбосныхоо дараагаар resource language, operation translate энэ бол хэвээрээ байж байна. Текст хэсгээр түрүүний хэдүүлийн ханд бичсэн. За энэ чат бичсэний дараа энэ чат мессеж юу ирсэн бэ гэдгийг одоо энэ input хэсгээр ингээ харагдаж байгаа. Тэгэхээр энэ маань 3 хэсэгтэй байгаа. Эхний хэсэг нь input, голын хэсэг нь болохоор яг одоо бидний оруулж байгаа Google Translate маань байж байна. Output нь Google Translate-ээс юу гарах вэ гэдгийг харуулдаг гэсэн. За тэгэхээр input-аас бид нэр саяны бичсэн чат input-а текст гэдэг рүү хуулаад тавьчихсан. Тэгэхээр энэ юуг орчуулах юм бэ гэдгийг бид нэр зааж өгч байна гэсэн. Бидний хэлсэн tell me a joke гэдэг энэ үгийг монгол орчуулна гэсэн үг. Англи хэл рүү орчуулна. Тэгэхээр чат модуль руу бид нэр үргэлж англи үг явуулах гэж байгаа учраас. За ингээд тест степэд дарангууд англи хэл дээр ямар үг ирсэн бэ гэдгийг бид харагдаж гэсэн. За ангисны дараа AI агент руу орчоод энэ маань одоо бидний чатан дээр ирснийг биш орчуулагдсан үгийг маань харах хэрэгтэй. За тэрийг харуулахын тулд define below гэдгийг нь дараад prompt хэсэгт нь translated text оруулаад өгчнө гэсэн. Тэгэхээр энэ код мод энэ бүх юм маань автоматар ингээд цаанасаа бичигдчихэж байгаа гэсэн. Бид нэр зөвхөн энийг ингээл татаж авчиж тавиал. Тэгэхээр энд маань tell me a joke гэдэг үг харагдах юм байна гэдгийг биднэрт харуулж байна гэсэн. За ингээд ямар мессеж нь хариу өгөх вэ гэдгийг бид ингээд заагаад өгчлөө. За ингээд AI маань ажиллаад биднэрт хариуг ингээд гараад ирж байна гэсэн. За ингээд энийгээ та ингээд англиар нь ашиглаж болно, эсвэл монголоор бичснээр англиар нь ашиглаж болно, эсвэл энийгээ орчуулад зөвхөн монголоор гаргадаг болгож болно гэсэн. Монголоор гаргадаг болохын тулд энэ дээр та бас Google Translate нэмээд монгол хэл рүү орчуулна гэдэг монголоор сонгоод текст хэсгээр нь output авчирч тавиад
Бид рүү монголоор хариу өгнө гэсэн үг. За одоо энэ дэр бичиж үзье. За энэ дэр ингээ харагдаж байна. Орчуулсан хариу гарч ирсэн. Хариуг нь бид нэр шууд монголоор ингээ харж байна гэсэн үг. Энэ тийм хэсэг нь байна. Энд ингээ орчуулагдсан монгол хариултад ингээ явж байна гэсэн. За яг хоо энэ донд бид нэр бас нэмээд энэ тийм хэсгийг нь хасдаг програмуудыг оруулчих болно. Энэ янз бүрийн энэ програмтай холбоотой энэ хэсгүүдийг нь характеруудыг нь бас ингээ хасдаг юм энэ донд ингээ оруулчих болно. За ингээд бид нэр энийг чөлөөтэй ямар ч төлбөр мөнгөнд санаа зовхгүйгээр 100% нэггээр ашиглах боломжтой. Монголоор яриулж болно, өөр хэлээр яриулж болно, код бичгтээ ашиглаж болно. Бүх зүйлдээ энийг ашиглах боломжтой гэсэн. Нэмээд хэлэхэд одоо өмнөх таны хэлсэн үгнүүдийг энэ AI агент маань сандаг байлгахын тулд энэ memory гэдэг юм байгаа. Энэ memory-д нь болохоор simple memory нэмээд хідэн текстийг санах вэ гэдэг дээр ингээ оруулчих болно. За 20 мессеж сандаг болгоё гэд. За харин энэ хэсэг дээр нь K дээр нь session ID-г оруулчихна. За ингээ таны оруулсан бүх сүүлийн 20 мессежийг энэ өөрөө ингээ санана гэсэн үг. За энийг та өөрийнхөө хүсснээр яаж өөрчилж болно. За ингээд memory-д манай саяны явуулсан чат маань ингээ хадгалагдаад яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр дараа нь юм асуухад өмнөх юу бичснүүд нь энэ чатанд нь хадгалагдчихийдэг. За тэгээд ямар нэгэн өөр зүйл дээр ажиллахаар болохоор өөр memory холбож жоод тэгээд ингээд ажиллаа явуулчих болно. Тэгэхээр тоогоо нэмээд 100 хүртэл нэмээд ч юм уу хүссэн тоогоор нэмж жагаад чатаар таньдаг болгоод ингээд хадгалаа явуулчих болдог. За ингээд бид нэр LM Studio-г ашиглаад NAT-ийг ашиглаад 100% үнэгүй яг өөрийнхөө компьютер дээр ажиллах чатботтой боллоо. Асуулт гарах юм бол комент хэсэгт бичээрэй. Би чадлынхаа хэмжээнд хариулах болно. За тэгээд яг энэ угсарсан энэ агентийг бас шууд та компьютер дээр суулгасан NAT-ийн лүгээ татж аваад ашиглах боломжтой. Би тэгээд энийг хадгалаад татах линкийг нь description хэсэг дээр оруулчихъя. Тэгээд та тэндээс шууд энэ 3 цэг дээр дараад import file гээд өөрөөхөө татж авсан миний энэ AI ботыг татж авсан энэ ботыг хуулаад гээд оруулаад шууд ашиглаж болно. За баярлалаа.